Тэгэхээр Монгол улсын ерөнхий сайд Монгол Ардын намын дарга хүрэлцэх дарга бол сая хэллээ. Монголчуудаа хандаж хүчээ нэгтгэе, Монгол улсын төлөө зүтгэе. Бидэнд бас одоо хөрсөн олсон амжилт байна. Амжилтаа ахиулж, амжилтаа баттах юм шаардлага байна. Тийм учраас би та бүхэнд одоо өөрийнхөө 76 бодлогын багийн гишүүдэд танилцуулж, та бүхэндээ илгээж байна. Дэмжээрэй. Тэгээ Монголын өмнө тулгарч байгаа олон том төслүүд, эдийн засгийн төслүүд байна. За мөн одоо шудраг ёсыг тогтоох хүрээнд тэр хууль цахиулах хүрээнд, улс төр бизнесийн хүрээнд байгаа тэр мафиатаа бас тэмцэх ёстой шүү гэдгийг сануулж хэлж байна. Тэр ажлаа үргэлжлүүлнэ гэж хэлж байна. За мөн иргэдийнхээ ахуй амьдрал, нийгмийн амьдралын чанарыг дээшлүүлэхийн тулд хийх арга хэмжээнүүдээ бас тодорхойлж хэлж байна. Тэгээд ямар ч сан одоо миний хувьд бол бүрэлдэхүүн багт бол хүний эрхийг дээдлсэн хяналттай захим засаглалыг бий болгох, шудраг ёсыг тогтооход нь бол хүчин зүтгэнэ. Боломж бол бидний боломж бол Монгол улсын боломж бол нийтээрээ нэгэн зүгт харж энэ одоо явуулж байгаа бодлогоо дэмжих явдал юм а. Энэ бол бидний хамгийн том боломж. Би энэ боломжийг олгохын төлөө, тэгш боломжийн төлөө бас хүчин зүтгэнэ. Би бэлэн байна л гэж бод. Энэ удаа Чингэлтэд нэр дэвшиж байгаа маань ажлаа юунаас эхлэх гэж бодож байна? Ер нь Чингэлтэй ажил гэдэг хамгийн энгийнээр бол мэдээж бүрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлнэ гэж ярихаасаа гадна ерөөсөө бидний амьдрал бол эхлээл гэртээ харих зам автобуснаас эхэлнэ, автобусны буудлаас эхэлнэ, мэдээж гэртээ орохоос эхэлнэ шүү дээ. Тэгэхээр амьдралын маань юм бол хотын амьдрал гэдэг бол хотын нийтийн тээвэр, нийтийн зам, тэгээ нийтийн зогсоолууд байж байгаа. Эндээс л ажил амьдрал эхэлнэ шүү дээ. Тэгээ ер нь яг одоо ингээд сонгуулийн сурталчилгааг намынхаа хамт олон бид бүхэн багаараа бол одоо шадар 3 цэрэг шиг яг гудамжаар, айлуудаар одоо боломжтой өнөөдөр бол яг цар тахлын үед болохоор онцгой журам үйлчилж байгаа. Энэ журмынхаа хүрээнд иргэд сонгогчтой хурж ажиллана. За ер нь бол бид бол ямар ч сан одоо 3 нэр дэвшиж бол шадар 3 цэрэг шиг дундаа штабтай зохион байгуулалтаа бодлогоо танилцуулж ажиллана. За сонгогчд маань их сайхан дэмжээрэй гэж одоо бас хүсэх байна. Дараагийн парламент бол үндсэн хуульд нийцүүлэх маш олон одоо хуулиудыг батлах ийм том ачааг үүрнэ. Тэгэхээр таны хувьд бас эргэцэн хувьсгал дээр бас хэрхэн яаж ажиллах бодлоо? Тэгэхээр Ардын намын явуулж байгаа нэг том бодлого бол эрх зүйн хувьсгалыг эхлүүлэх алхам байсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт тэр төрийг хариуцлагатай болгох, тэр хяналттай болгох, тогтвортой болгох тэр том бодлогыг тодорхойлсон. Одоо эрх зүйн хувьсгалын 2 дахь хувьсгал 92 оноос хойш эрх зүйн 2 дахь том хувьсгал түрлэг эхэлж байна гэж хэлж байна. Одоо яаж үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг амилуулах вэ? Амьдралд хэрэгжүүлэх үү гэдэг энэ одоо эхний асуудал бол эхний одоо улсын их хурлын даалгавар бол 40 гаруй хууль байгаа. Энэ 40 гаруй хуулийг баталж боловсруулж амьдралд хэрэгжүүлж байна. Сая үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ажиллаж эхэлнэ. Тэгэхээр энэний төлөө юун түрүү зүтгэн мэдээж энэс энэ 40 гаруй хуулиас цаашаа олон зуун хууль руу салааж хийх олон ажлууд байгаа. Бидний өмнө эрх зүйн шинтгэлийн том ажлууд эхэлсэн. За их хурл маань энэ удаагийн их хурл маань бас төлөвлөгөөгөө гаргаад баталцсан байгаа. Энэ дагуу хийн. За бидний хувьд танилцах гэдэг юм уу ямар нэгэн зүйлийг судлах шаардлага байхгүй. Ажлыг шууд хийхэд бэлэн ийм гараан дээр төлөвлөгөөтэй шийдэлтэй. Одоо бидэнд бол олон дэмжлэг хэрэгтэй. Дэмжих юм бол бидэнд бас зүтгэл байна. Тэр зүтгэлийг дагаад бидэнд маш их боломж байгаа. Энэ боломжийг л одоо бид нар бүрдүүлж олохын төлөө ажиллах хэрэгтэй. Энэ дээр бол одоо ихтгэл дүүрэн байна. Ирэх 2020 онд хэрвээ